Хэвлийн өвгөө арилгасан сарын үр дүнгээ харуултал гизээ татаад л ийм болчихноо гэсэн комент хүлээж авлаа. За үнэхээр гизээ татаад ийм болдог бол та үнэхээр супер хүн байна. Энэ дунд бол асар их ялгаа байгаа. Тэгэхээр би сургалтын талаар илүү дэлгэрэнгүй агуулгын мэдээллийг хүрэхээр шийдлээ. Энэхүү програм маань маш өргөн утга агуулгатай бөгөөд миний хэдэн жилийн турш хийсэн дасгал, хөдөлгөөн, бие салгаал, амьсгал гэдэг бүх хичээлийг бас багтааж өгснөөрөө үнэхээр гайхалтай давуу тал бол энэхүү програм дотор болохоор тухайн програмын үүсэл хөгжил. За одоо энэ дэр хэвлийгээ яаж маш сайн богино хугацаанд багасгах талаар мөн дээрээс нь дахиж хизээж одоо хэвлийн үхтэй болохгүй насан туршдаа гуайлаг нарийн бэлхүүстэй байх бүх нууцыг энэ дотор агуулж байгаа. За тэгээ явж идэл бяцлаглалын хичээл орно. Ягаад бяцлал орж ийнэ гэхээр бид нар стрессийн төвшин өндөр үед хэвлийн өөх маш их болж байдаг. Тэгэхээр бид нар стрессийн төвшийг олон аргаар бууруулах бас бусад аргуудад суралцсан. Бяцлал хийж бууруулна. За дээрээс нь давхар өөх шатах смутиний гоё журууд орно. Эдгээр смутинуудыг уугаад бие бас эрүүлжүүлнэ. Дээрээс нь бас дасгал хөдөлгөөн хийн. Гүн амрах сонголтын йогийн хичээл орж өгнө. За энэ сонголтын йогийн хичээл дээр бол та яах вэ гэхээр илүү хөнгөн дасгал сонирхолтой хүн дасгал хийж чаддаг хүмүүст бол йога хийх илүү тохиромжтой. Гэтэл илүү эрчимтэй дасгал хийхийг хүсдэг хүмүүс бол эрчимтэй галбажуулах пилатес хийж болно. Дээрээс нь анимал плөө буюу маш богино хугацаанд таны биеийг зөв галбарт оруулж өгдөг, маш саад дасгал байгаа нь тэр үнийг бас сурна. За дээрээс нь болохоор таны биеийг хоргоожүүлэх, биеийн бохирдол, гидсэнд хуримтлагдсан бохир зүйлийг гадагшлуулах амьсгалын техникүүдээс давхар орно. Дээрээс нь өглөөг одоо хэрхэн эхлүүл бид нар аз жаргалтай баяр баясгалтай байх талаарх маш нарийн чухал зөвлөгөөнүүд орно. Дээрээс нь бүх төрлийн хүнсийг бид нар яаж тооцоолж иж хэвлийгээрээ таргалахгүйгээр гуайлаг байх талаар мэдээлэл өгнө. Дээрээс нь ер нь бидний соовусны талаар яаж мэдэх ёстой, соовусны зохистой хэрэглэлийн талаар бас зааж өгнө. Дээрээс нь хүмүүсийн байнгын асуудаг асуулт хариултыг бэлэн болгож өгснөөрөө эргэлзээтэй зүйл дээр бас асуулт авах боломжтой. Дээрээс нь нэмээд нэг өдөрт би ер нь хоолоо яаж тооцоолдгийг гэдгээ маш сайхан тодорхой тайлбар баягаар оруулна. Хэвлийн өөхөө багасгахын тулд миний идэж ууж исэн 14 хоногийн хоол хүнс тооцоололтойгоо зурагтайгаа бас орно. Эрүүл хоолны үндсэн суурь бүх ойлголтуудыг мэддэг болно. Одоо шил нүүрс ус гэж юу юм, өөх тус гэж юу юм гэд бүгдийг сайхан ойлгож мэдэж авна. Нэмээд миний галтгоогоор аялна. Хүнсээ цуглуултаа юу анхаарах юм, ямар хүнсийг түлхүү авах юм, ямар хүнсний эрүүлдэ орох юм гэдгээ бид нар нарийн мэднэ. Тэгэхээр энэхүү програм бол ердөө ганцхан удаа ингээл хин нэгнээс мэдээлэл сонсоол олчихсан зүйл биш. Миний маш олон жилийн туршлага, дээрээс нь програмаа улам сайжруулж гайхалтай үр дүн гаргасан өөрийнхөө туршлага дээр үндэслэн олон судалгаан дээр үндэслэгдсэн иймхүү програм байгаа.